Бид олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд бэлдэхдээ юуг анхаарах ёстой вэ? Энэ талаар Chevening-ийн тэтгэлгээр Английн Бирмингемийн сургуульд магистрын зэргээ хамгаалсан Т.Энхнарангийн Эхлэлээс сонсцгоо. За би тэгэхээр яаж ер нь apply хийсэн бэ гэдгээ одоо яах гэж байна? Хуваалцах гэж байна. За би Японд 3 жил ажиллахдаа угаасаа 3 жилийн гэрээ хийсэн байсан анханасаа. За тэгээ 2 жил ажиллачаад яг төгсгөл жил рүүгээ за миний дараагийн одоо степ за би ер нь бол мастер сурах юм байна. За тэгтээ сурахтай education сурах юм байна гэдээ ер нь шийдсэн байсан. За 2 дахь жилдээ 3 дахь жил ажлын 3 дахь жил рүүгээ орж явахдаа ер нь бол бэлдэж эхэлсэн гэсэн. Аль болох эртөөвэл ер нь зүгээр гэж би хүн болгоно хэлмээр байдیں۔ Гэхдээ яг нь бүх юм нь бэлэн тэгэл лаг амар тийм манд хүмүүс эдэн штэ. Бид нар бол тэгэл яг 7 хоног нэг 10 хоног аплайдаал баг тэнцдэг хүмүүс байдаг л та. Гэтэ ер нь айгу цөөхөн. Тэгэхээр амар эртэл эхэлсэн дээр гэж ер нь бол зөвлөмөр байна. Би бол өөрөө баг 4-8 сарын хугацаанд бол яг зоолттой бэлдсэн байхгүй юу? Chevening. За яг зарлагтаас жилийн өмнө за окей би яг аплайдна гэл. За юу шаардд юм судлаа гэл. За хамгийн гол нь гэхдээ хамгийн чухал advice бол өмнөх Chevening-ээр явж байсан хүмүүс л тэл холбогдсон дээр. Яг энэ тэнхийн тэтгэлэг авч ирсэн хүн биш. Яг Chevening бол яг Chevening-ийн хүмүүсээс л асуусан дээр. Яг адилхан юмыг туулж явж байгаа те. Яг жаргал зовлон сонирхол бүх юм чи ижил хүн учраас яг юу гэж хэлэхээ мэднэ. Тэгмэл LinkedIn гэдээ байдаг таад мэдгүй. LinkedIn ашигладаг уу? LinkedIn аягүй дэжгүй шүү. Ер нь яг ингээд одоо жишээ нь локейшн оруулаад энэ жоохон стокер жоохон эвгүй аа. Гэтэ ер нь амар зөв. Яг зөв хүмүүсээ олоход амар зөв юу байхгүй вебсайт байхгүй. Локейшн нь одоо Mongolia гэснээ, Chevening гэснээ, education гэж зүгээр keyword-уудад оруулахаар яг ингээд сурчсан хүмүүс гарч ирдэг тий. Тэр тунаас гарч иржсэн нэг Ари гэдэг ихтэй холбогдчихсэн байхгүй. Тэр л амар мундаг хичээсэн. Бүр ингээд яг надаас нэг 2 жилийн өмнө явцсан тэгснээ яг education сурсан. Тэгэл яг за ихчээ би одоо ингээд apply гэж бодож чинь та ингээд надад ингээд зөвлөгөө өгөөч тий. Би одоо энэ эсээгээ бичиж гин. Миний ингээд энэ юм байна. Та юу гэж бодож гин гэж уншуулгот амар гонтой зөвлөгөө өгөөл. Эн чинь болохгүй байх, эн чинь болж гин гэл тий. Тэгээд дөрөв одоо нэг хамгийн жоохон лайттай юм нэг жил ер нь хүлээн Chevening. Яг ингээд аплайдснаас хойш хариу гарan гартал бүтэн жил болдог байхгүй юу. Тэгэхээр жоохон лайтай гэх юм уу. Нүн ингээд хурдан ингээд хариу гардаг цэцгүүд байдаг шүү дээ. Тэрний оронд нэг айгүй удаан хүлээдэг. Одоо чинь эхний шат нь бол 4 эссе бичих хэрэгтэй байдیں۔ Тэгээ эссе болгоно 500 хүүхтэй. Тэр айгүй хэцүү чаленж байсан. Одоо чинь ингээд лидершип гэж байгаа байхгүй. Яг ямар ингээд манлайллын одоо туршлага байна гэдгийг асууж байгаа байхгүй. Ямар нэг юм хийж ийсэн үү те. Тэр чинь яг юу вэ гэж асууж байгаа. Тэнгүүт ингээд байж болох бүхэл юм бичмээр байгаа шүү дээ. Хүн чинь ингээл ийм хийжсэн, тийм хийжсэн гэд. Тэгэл ингээл дөнгөж Эсээгээ эхлүүлэлт чинь 500 болчихно. Амар лайтай. Тэгэл бүр юу ч хийчих амжихгүй. Яг 500% өгөнд ингээд хамаг өөрийн туршлагаа багтаана гэдэг чинь өөрөө ингээд шалгуурны байна л да. Chevening-ийн. 500% өгд чи өөрийгөө зар тий. Харъя гэж байгаа одоо тийм шалгуур байгаа байхгүй. Тэр нь хамгийн хэцүү байсан. За эхнийх нь бол leadership, хоёр дахь нь network буюу бус хүмүүстэй яаж харилцаа тогтоодیں۔ Professional network те ажил хэрэгтэр тэр сургууль соёл дээр тэр ер нь хүмүүстэй яаж харилцаа partnership үүсгэдэг тийм одоо туршлага байна уу гэж асууж байгаа. Тэгээ тийм талаар бичнэ. За тэрийг ч гэсэн ингээл бичих гээл тэнгууд би ийм хүмүүстэй ингэж ажиллаж ирсэн, ийм ажил ингээ бүтээж ирсэн гээл те. Бичээл байж гот ингээл дөнгөж эхэлж 500 болчихно амар лайт. Тэгэхээр ингээл айгуу тийм smart бичих хэвээр. За тэгвэл 3 дахь нь болохоор university choice буюу 3 ер нь сургууль сонгох гэж одоо болдог Chevening. Эсвэл нэг сургуулийн 3 өөр одоо course ч юм уу те. Гэтэ жоохон тус хоорондоо төстэй байх хэрэгтэй шал өөр өж болохгүй л те. Инженер гэснээр эмч үж болохгүй байхгүй. Тэгэхээр яг ингээд механик инженер юм уу эсвэл те одоо ямар нэгэн юуны инженер ч юм уу те нэг тим ингээд ижлэгэн мөртлөөсөө яг нэг сургууль. Би заавал энэ сургуульд л орно гэж байгаа бол яг 3 өөр course гэж болно. Эсвэл зүгээр л 3 өөр сургууль гэж болно. Тэгээ миний бол зөвлөх юм бол яг эхний сургууль нь бол та нарын мөрөөдлийн сургууль байсан зүгээр. Яг ингээд Oxford, Cambridge ч юм уу те бүр ингээд хэцүү. Гэхдээ ингээд боломжтой сайн бэлдэх юм бол тэгсэн үрчлэгээ мөрөөдлийн чинь сургууль те. Хоёр дахь болохоор ингээд гайгүй ранктай. Гэхдээ бас эхнийх шиг тийм амар хэцүү бол биш те. Гэхдээ бас дэжгүй. Тэгээ 3 дахь сургууль чинь бол та нарын зоолттой орох сургууль чинь байсан зүгээр. Тэгэхгүй бол зэрэгтэй тэнцчээд идэг сургуульдаа тэнцэхгүй хахаар амар хайрамстай тий. Тэгэхээр аль нэг сургуульдаа заавал тэнцсэн байх хэрэгтэй байхгүй юу? За тэгээ хамгийн сүүл нь болохоор career plan буюу за Chevening-ээр сурч ирчээ юу хийх юм гэдэг чинь асуудаг тийм эсэ байдаг тий. Одоо long term, short term одоо богино хугацааны, урт хугацааны goal чинь юу юм гэсэн тийм эсэ. Тэгээ тэрэн дээрээ ч гэсэн айгуу сайн. Бүр detail-ний би ингээд тийм юм хийн гэхээс илүү ингэж хийн. Энэ нь ингээд ийм гэж би болно гэж би харж гин тий. Айгуу тийм detail-ний бүр ингээд үнэхээр шийдчих бүр ингээд амар бэлэн байгаа мэн яг л ийм л зорилготой хүн юм байна гэсэн их тийм гоё бүх юм л ерөнхийдөө тэгэхэд бол бас мэдээж эрт эхлэх хэрэгтэй. За илүү их мэдээлэл авах эсвэл subscribe төвчийг дараарай.